Орвогийн хаа нэгэнтэй хизээч давтагдшгүй өнгөтөрх дуу чимээ. Уян дэрэх мөрд тоос шоронд халдардсан хэдэн хүүхдүүд салхинд дэрвэх хиймрийн дарцаг. Их шав братийн айдангаар шурон айгшиглэх. Уян дээр сөсмөрдийн гуй хасан дэрх тамгийг харахнэ. Хөвчтэй сарн тамаг. Энэ хавийнхан андахгүй. Монгол наадам, Монгол адууны соёлд энэ тамаг шиг тодор үлдсэн нэгний тухай одоо өгүүлье. Энэ хүн бол үндэсний их баяр наадмын хурдан морины 2 төрөв 14 айраг авч байсан Монгол улсын манлав яж Дорноон Сундуу агсан билээ. Дүүрийн тоосонд мөнхөрсөн алдар. Богдуулын гэр баруур дүзүүрийн 7 гэдэг газар сууж байна. Сундуугаа маань арай жаахан баруур хшаа 10 үрдний илс, 10 үрдний шир, шархай бас тэр чигийн бараат чигийн хүү юм. Дорноон Сундуугтай бол Төв аймгийн Баян Үнжүүлийн хүн. Өөрийн үлдээсэн намтартай энэ тухай бичин үлдээжээ. Түүнд нь би 1925 онд Баян Үнжүүл сумын нутагт хар толгой гэдэг газар төрсөн. 1945 он хүртэл эцэг эхийн гар дээр мал маллаж байгаад 1945 онд ардын цэргийн албан татагдан чөлөөлөх дайнд оролцож явсан гэжээ. Онаач багаас тэр өнчирсэн байхгүй юм шиг байгаа юм. Тэгээд тэр Дорно гэдэг хүн дээр очиж тэгээд тэр хүнээр авгасан шүү. 1945 оны байлдаанд орсон үнэмлэхийн одоо сундуугаанууд хэлээд би яамнаас авчихгүй би яамд ажиллаж байсан. Архиваас үзсэн чинь Дорноон сундын хаалтан дотор сэддийн гэж үдий. Жинхэнэ сэддийн сундын гэдэг хүн багт нь биеийг өвдөж барайч ч юм уу тэгээд ямар хэлхэн лам багштай одоо өргүүлчих юм. Тийм хүүхэд маш хоол унд сайтай амын хишиг сайтай явдаг. Цэргээс халагдаж нутагтаа ирлээ. Богдуулын өвөр Төв аймгийн урдах хэдэн сумдын нутаг өвс ургамал өнгө төрх нь адууны дивааж. Адууга дагаад айргэн, айргаа дагаад уртын дуун, дууга дагаад нүүдэлчин өв соёл нь оршдгон жам. Энэ сайхан нутагтаа адууга үйч, айргаа эсгэхгүй юм бол юугаа хийх вүлээ? Намайг сурагч байхад чинь манай сэргэлэнгийн нарийн бичгийн дарга байсан. Тэгээ сүүлдээ жолооч болсон. Тэгээд дэхэн цагийн жолооч хүн гэдэг чинь одоо цагийн инженер хийвдэ. 13 дугаар бааз гэж байхад бүр манай аймгийн 13 дугаар бааз гэж байсан. Тэр нь тээврийн тэрэг барьж байгаа. Тэгээ сүүлдээ нөгөө худалдаа бэлтгэлийн тэрээс тэгээд сүүний тэрэг бариад. Тэр дундуура морио уяал зун амралтаа аваад зайд тэгэл. Энэ товчхон даруухан намтар дунд орхигдуулсан нэгэн зүйл байх нь өөрийнхөө Монгол адууны соёлд оруулсан хувь нэмрээ дарагдуулан орхижээ. Цаг үе нь тийм байсан биз. Сундууга баг суманда төрийн алба хашиж байгаад 1958 оноос жолоочулж 1985 оны хүртэл хийжээ. Харин бидний түүх ингэж эхэлнэ. Цаг генерал сенатгийн хөнгөд энэ Эрдэнэ уулан дээр өвтөр нь гарсан юм а. Богдуул бол одоо эзэн ноён хаан. Тэр ноёны ч юм уу хааны ч юм уу гүнж Эрдэнэ уул. Тэгээ говийн Долоонбаатар тэр Эрдэнэ цэцэн гүнжийн гуйж ирээд Богдуул нь мөргөж байгаа нэ гэж энэ 7 толгойг. Энэ бол нэгэн үе Монголын хурдан мордын өнгө төрхийг тодорхойлж байсан газар. Нутаг нутгийн уяачид энд ирж буун. Жинхэнэ хурдан мор адууны соёл буцалж байсан газар. Энэ л нутаг хийгээд зах залгаануудаар Сундууй олон жил нутгалжээ. Яг бид нар энэ 7-ны сунгааны даван дээр сууж байгаа. Энэ овоо уул дээр сунгааны овоо. Тахын дав гэдэг одоо. Сунгаанаар морь ирээд хүн болгон мордол дахих чинь хамгийн тагтай хөнгөндөө суугаад үлддэг. Тэг. Баян цагааныхан, баянгийнхан тэгэл бараатайхан дундгой наатал цагаанлагрийн энд цуглана. За энэ арай зүүнтэй үрдээ сүүжийн сунгаанд бол баян жаргалан галсрын цуглана. Энэ арай хойгоор тэр харавжрын сунгууд бол бараатайхан гол тэд нь бол сирэг. За энэ бол маш мундаг том сунгаан байна. Гол сунгаан дөө тийм байсан. Тэнд энэ гайгүй давхсаад бас тэгэл улсын наадмын өнгийг тодорхойлно л доо бас.
Данзан юмгаа, Ганжуурын сундуугаа эдэр байна, Дашгуа байна, Одгуа байна. Манай хууч хэдэн хөгжүүл мантай нар чинь бүгд энд л сунгаддаг байлаа шүү дээ. Эндээс мөр урдан гараад ирсэн манай хөрмөр өнгөлөд гарч ирэхгүй. Араасан сундуугаа холмоор ойрхон явсан нөгөө том болцсон хөгжүүд нь тостой хүчичээд холмоор ирсэн хөтлөгийн хөтлөөд гойдхын хөтлөд бараг энэгээр төрүүлээд гараад ирэхгүй. Тэгсэн хэн шал санжаасрангой сундуугын тэр үе улсад найз олон хөтөн хүн сайхан даа холморын дамжлал орд ноцроо тавьчихлаа. Тэгж яшээ дээр. Тэгээд тэр холмор улсад нэг айрагда тэгэл эднээс өмнө нээчихсэн айл да. 1969 оны 100 алтан болгосон улсын наадмаас хойхно сумын наадмаа хийжээ. Зэрэглэнгийн уяачид бөөнөрөө очоод хайрагчгүй хоцорч. Энэ үед л сундуугаан толгойд нэгэн бодол харууж орж ирсэн нь газ шараас нэгэн үрээ авчрах байлаа. Ямар тач 3 хоногийн чөлөө даргаасаа гүйж аваад таштайгаа хинтийг зоржээ. Энэ явдал одоо түүх домог болон яригдах болжээ. Ер нь нэг газар авъя гэж бодоод аа. Тэгээд зүүр гал шалдар найз Дашгуайтайгаа манай Сэргэлэнгийн мандаа байж тааш гээд тэгээ хоёулаа тэр хүн бас нэгцний мөр авах санаатай. Тэгээ хоёулаа гарсан баг. Тэгээ тэр гал шарын тэр хүрэн жамсрын гэдэг хүний тэр босоо хүр азрах суманда зурга додоо төрүүлсэн ч. Тэгээ тэр азрын сургийг дуудаад тэрийг авах гэл зориул явсан шүү. 6,000 төгрөг гэдэг тэр шинэ машин үн байхгүй тэр юм тий. 6,000 төгрөг энэ хоёр чинь яаж вэдий 6,000 хэлчих гэсэн чинь сундагч юу илээ тэгээд Дашгуай тэндээс намайг авах гэжсэн болоод бэлэттэй юм өгсөн гэж байгаа. Энэ чи үлээс чи мөнгө надад гэж байгаа юм байна. Заавишин 6,000 төгрөгтэй эднээс яриндаа хогоос суусан гэж. Тэгээ 6,000 саманд айл дээр оч мөнгө тоол одоо өгч яваа. Тэгж хийсэн аймаа гэж байгаа шүү дээ. Их азар аваад наашаа гарах чинь бас улс мус ард нь хоргоосон барьсан. Дашгуйч бас өөрөө сайхан бие хүмүүндэг хүн ихтэй. Тэгээ бас нэг гар буу мууны юм байсан юм хайшин тэр одоо болохгүй бол надад нэг юм бийдээ гэдэг. Тэгээд тэгэж гарч ирсэн шүү өдөр гэж сүд ярьдаг гэсэн. Би өөрөө азар анх хэрэг муухан мэддэг юм аа. Би ч юм сургууль хөөхд байхгүй. Нэг хангилсан дуутай азар ирцэл шүү дээ. Хашаан дотор. Тэгээд дашнам гэж дасаад нүгэж мундаг уяач байсан. Тэгсээ хураа зэрэг авчихсан байсан. Тэгээд очлоо тэгсэн очиж үзэж байна. Таарч үзлээ. Би саалаа. Тэгсэн. Оогүй юм да. Хамаандаа жоох юм да. Тэр жоохон биш байсан байх л да. Өнөө биеийн сайхан болохтой нүхэн жоохон харагдаж байна да тийм ээ. Алдарт их хүрэн газараа ирсэн жилээ уяана жаахан давж 77-оор орсон бол 1972 1974 онуудад айрагдлаа. Харин 1975 он бол уяачийн хувьд ч их хүрэн газарны хувьд ч унааж инхээ хүүгийн хувьд ч мартагдахааргүй зам байлаа. Аав надад загсаа. Тэгэхээр зэрэг азаргаа бол ерөнхийдөө бол бүр сайн мэдчихсэн байгаа байхгүй. За энэ хоёр азарны адал дараатай гарч ин шүү айцтай гөрөж хэлсэн байхгүй. Тэгээд би айц хоёр азарны дараад гараад ирэхгүй юу. Тэгээд доош нь алдард тонгоод штэ хууч ингээд тойроод. Тэгсэн чинь урд хоёр явж идэг байгаа. Нөгөө хоёр одоо хаагуур гараад миний урд гарцсан одоо тэрийг би хөөхд юугаа мэддэг. Тэгээд би тэр хоёр азаршин дайраад уршинд авчиад нөгөө хоёрыг ар дээр авчиад дарчиж байгаа байхгүй. За нэг нөгөө манайхны Сэргэлэнгийн маглж байгаа адаг газар. Тэдний нэг адаг нэг шар газар хоёр явсан байхгүй. За тэгээд намайг яг л хийсэн чинь за ингээд буян тухайг өндийж ирээд хөдөлгөн шүгээл. Тэгээд би буян тухайгаар өндийж ирээд тэгээд хөдлөсөн тэгээд төрүүлчихсэн. Миний дээдлийн ихний хүн хамгийн хайр хэцээ. Тэгээд 75 оноос өмнө би төрүүлээ тэрнээс хойш манай дүүнэр унаал. Манай дүүрс нэг ам хүзүүлээд 3 айдагч байдаг. Хүрэн газрыг уралдахаа боллоо. Гэхдээ төгсгөл бус харин ч эхлэл байлаа. Тэр хүрээ азар гүгчний азар гавсанч дээр үу чи нэг гүү дагуулж өгдөг байсан азаргаа тогтоо гэд гүү өгдөг тийм ёс удамжил байсан юм байлээ. Тийм тэгээд нэг хул адаггүй барьж өгсөн тэр нь уурганы шижим тасараад тавих явсан гэлээ. Тэгээд тэр адууч нь гэд хүн за яг энэ адаггүй явцтай яахгүй юм байна. Та энэ бууралгүйг аваа яв гэд. Тэр бууралгүй нь одоо энэ дорнговын буурлуудыг одоо онгой адил шишгийж байна штэ. Тэдний адууны гүү байсан юм билээ.
Тэр ирээд том цоохор нь гарахгүй. Хүрэн азарганд би хэлээд шүү дээ хүрэн буурдгуу дагаж ирсэн. Тэгээд тэр хүрэн буурдгуунаас боломжтой тийм цоохор азаргууд гарчихгүй юу да. Тий. Хоёр цоохор азарг бас их цоохор баг цоохор гээд. Хоёулаа төрийн нааданд харигдсан. Тэрний юмнууд их олон удамшаад их олон тархсан манай сум орнуудгаар. Тий. Манай адуунд бол их бий. Их хүрэн азарганы үр том цоохор азарга 1982 онд айрагдж дараа жил нь Төв аймгийн 60 жилийн ойд 6 давхижээ. Харин том цоохор азарганы үр бага цоохор азарга 1981 онд улсын наадамд даагандаа төрүүлж 1986, 1992 онуудад айрагджээ. Жамцгой гэдэг хүн манай аауд хүрээ азрын мэдэгаад нэг одоо магагийн адууны нэг адаггүй гэсэн байхгүй юу. Тэгээ тэрий чинь юунд бол том цоохор азранда хураад гад. Тэгээ тэр баг цоохор азар гарсан. Тэгээ тэр жидэ хусраад манай цоохор даагч. 3 сар дөнгөж гаргаад аймаг дээр авч даагаас сургаж ирсэн. Тэгэхэд манай цоохор даагч ирсэн сүүн зогцсон. 100 дээр нэг жохон хөөвөртэй. Бус нэг үсээ мөлчилтэй хайцсан. Тэгээ явж ирсэн даваа хуугаа дараад. За сундууга наа чи энэ жил цагаан уу шараа гэхээс өөр юм ярихгүй гэдэг. Би тэр үед хөөхөд тэг айхтаж явсан. Тэгэхээр одоо төрөө юу ам хүзүү юу гэж ирсэн байлээ. Юунд одоо бодоход энэ тэг сүүн зогсонтойгоо би энэ хараагүй. 3 сард ч үү тэр чи ямар 100 намар бол аяар өөр багсан тийм ээ. Их хүрэн болоод их бага цоохор азарганы үзүүлсэн амжилтаас илүүтэйгээр алсаа харсан ухаан харагдана. Зөвхөн морь уралдуулах дуртай хүний ажил бус өөрийн нутагтаа хурд бий болгох, үржил сэлийг хийж чанарыг сайжруулах гэсэн Монгол адуучин, Монгол малчны ухаан харагдана. Хэлмэгдүүлэлт, дайм байлдаан, малыг нийгэмжлэх гээд нэгэнтээ мартагдаад байсан өвгдийн ухааныг сундуй залгуулсан нь энэ байлаа. Тэр бол 6,000 төгрөгнөөс хамаагүй үн цэнтэй эд байлаа. 91 сая удамтай хурд адууд чи буян төдрүүлч гэсэн заавал дахиад гарах хэрэгтэй. Оролцоор байгаа тэрнийг учрыг л маш сайн олсон хүн дээ. Эхлээд өөрөө уяаны аргаар дамыг аваас өөрөө сайн уйлаа. Тэг үржлээ ажил гэсэн. Тэр хөр азар том цоохор, бага цоохор тэгээд нэг хэдэн үеэр чи 3-4 үеэр 4 үеэр эдний одоо хордолсон штайч. Манайх гүү сайт хэл да. Тий би манайхан бол хатнаас нэг гүү хайгаад байхгүй. Сайн огшилтай огшлыг үүнүү сайн хураалгах гэсэн. Нэгсэн эр гарсан болгоно хордон байлаа шүү дээ. Ишээ мөнх чиргал гэдний залуу зарсан маань дөрүүлээд ийшээ энд очиргой дэгсэн. Очиргой хэн хоёр чинь сундууга хоёр өөр нэг оны цэрэг цог очиргой дэгсэн тэр нь хайрагдаад ер нь адууны үржлэж ийсэн манайхан тэрнээс хойш л одоо ер нь дашгой сундууга хоёр үлгэрээр хийгээд явцсан шүү дээ. Тэрнтэй айл саахалт гол улс явж уйсан мөрдийг унаж заалгаж загнуулж явсан хүүхэд залуус өнөө Монголын өнгө төрхийг тодорхойлсон алдарт тод манлаа уяачд болжээ. Өөрийнхөө эрдмийг үр хөвгтд болон энэ орон нутгийн залуучууд биеэрээ морь уух эрдмийг л сургасан улсууд да. Үндсэндээ бол одоо бидний бол дээд сургууль төгсгцөл улсууд л да. Энэ адууны эрдмээр бол Нэг азар гадуугаар нэглээд орж явахдаа нэг азар авсан. Одоо тэр хандарж байгаа адууны тэр ч одоо нэгдлийг би яаж хаад азар гадуугаар адуу аавна гэдэг чинь тэр болгон бас одоо хэцүү тэгээ ардын хороо мороо гэдэг зөндөө юм байдаг үстэй. Тэгээ үдэс сондоогоо бүр бидний унцах жоох нохоо уцаад чи ороо үдэс ирээд яаж юм бол даа гэсэн чинь. Тэгээ жоох яргардаг хүн штэ тэр ийшээр зуцгаа тамхианаар зуужсан. За яас баяу хүн байдаг гэж. Яагаад сондоо гэсэн чинь. Азар гадуугаар адуу авдаг хөнгөнэ чи гэж. 17-8 адуу тэгээ 6 оногтай гүү гэдэг чи 26 25 6 болчих жоо. Тийм л юм өгөөд авсан юм тэгээд. Тэр яхаа хөөхөө чиний адууг энэ аймгийн борхоор тоолох гэж байна. Адуу мал чинь бүр нүгөө. Тэгээ өөрийнхөө хүүхэд санаал өөрхий тэгж сайхан санд явж ирсэн. Тэгээд тэр нь энд би бас их баярлж одоо тэгээ өөр хүүхдтэй бас сайхан ойр дотны явах юмсан. Би үүндээ тусдын болж явах юмсан гэж бас бодож явдгийг. 1978 онд явсан. Манайх би ойлцоохон буулаа яхад ихтэй сахалтай дайнсан. Тон цонгаа хийхээс урд өмнөх нь баха. 16 7-оос хордлохнаас улструс сүрээс. Гэхдээ нисгэж гоо шоуш гэж болсон байсан. Тэгээ би одоо энэ хүн зэрэгтэй
энэ азаргаар нийлүүлж болохгүй маа гэдэг. Тогроо болтол гэдэг азар. Авчиг өгчээсэн. Ерөөсөө болигээд нүгээд чивээгүй л өс тэгээд сүүлд нь оролдоо болоод тогроо алтан дөрүүлээд 16 лоттой өгсөд гам үзүүлсэн. Тэгээд баг цолж би танаас айгаад явсан. Танаас инглишгээд тэгс ихийдэж босаликай мөрөцөж. Мөр үйж уралдуулна гэдэг нэг хэрэг. Харин улсын ажил уяа солигод түмэн ажлын хажуугаар амьдралаа авч явж үр хүүхдээ өсгөнө гэдэг өөр хэрэгэ. Сундууга 10 хүүхэдтэй. Энэ бүхний ард сундуун насан туршийн хань лувсан мөрийн даваа сүрэмгүй байлаа. Манай аав надад хэлжсэн 77 онд болоо да. Манай сундын текстур амьдч юм шиг байна. За текстур ингээд шүү саяхгүй. Сайхан амьдч байл гэж бодож тэгсэн. 10 хүүхэдтэй тэр үсээ гнаад мөцгөрөөр зүлж яхад гэж хэлжсэн билээ. Дээрээ би 4 их чих 6 би 7 тань. Тэгээ доороо 3 эрэхтэй дүүтэй. Манай ижи ярьж байсан. Эднийг шиг бас нэг мал нийгэмчилсэн мал хавартай үед чинь 2 азар гадуутай. Нилээ хэдэн үхэртэй. 2 азар гадуу гэдэг чинь нэг 10-аагүй барьчин штэ. Өрөм сууд хараг айраг цагаа элбэхтэй. Эдний сундын хажин сундын жиргэнд л хэд айраг хийж авлаа энэ гэж ярина шүү дээ. Одоо даваа сунгаг гэж болох юм байл штэ. Ламаал гэж байдаг. Хараад хэлэхгүй штэ. Ламаал гэдэг тийм хүн байлаа. Тэгээд сайхан үйл хэрэгэн сайхан моцож хүүхдүүд нь өнөртгөн ихэ сайхан олон болж сайхан амьдарч сайхан зөв замаар явсан замын зааж өгсөн ийм хүмүүс дэгж сандагдаа. Томхүү сундуун инкватор агсны дурсамжаас. Үүнийг бичгийн учир нь миний бие азарга аавын заавраар гардан уйж наадамд авч яваад хайрагдуулж аавынхаа урмын үгийг сонсож аавыгаа нэг удаач болов баярлуулсан болов уу гэж явдагтай холбоотой. Надад баг цоохор азаргыг 1992 онд ардын хувьсгалын 71 жилийн ойд уралдуулсан тэр наадам түүх болон үлдсэн. Та манай эхнэр бас мор унжсэн саахалт гэж ярьдیں۔ Тэр хоёрыг хард инкватор жоохон морин түлдсэн хөхөд ирж тэр долгойхон морд энэ унж өгдөг. Тэгээ сунгаамганд их дуугүй хөхтэй байсан тэргээд манай эхнэр ярьдیں۔ Инкваторыг. Тэгээ бид хэд нийлээд бас ингээ хаяа уулзалтахаар түүх их ярина. Тэгээ инкватор тэр бол их найзууд байсан. Тэр чинь албан ажилтай. Тэгээ бас л амралтаа аваад аавдаа туслаад явдаг хүн байсан л та. Би ч бас жолооч байсан. Бас л албан газрынхаа дараагаас амралтаа яг 6 сарын 1-ээр гуйж аваад тэгэл тусалдаг л хүүхэд байсан. Дорнон сундуй адууг зөвхөн хурдлах чадвараар нь бус. Биеийн галбир, ясны чанар, удам угсаа, айс зан, тэсвэр хатуужлыг хамтдхан үнэлдэг байсан гэдэг. Байгалийн бэлчээрийг эрхэмлэн, улирал бүрийн онцлогт тохируулан адуугаа сойж, хүчийн зөв хуваарлдаг байсан нь түүний уяаны онцлог байжээ. Энэ эрдэм хожимо олон хүнд өвлөгдөжээ. Одоо тэ төнөө өв зөнгөө тэжээл бордоо уралддаг байсан учраас жилдээ ганц л уралдана. Намар наадмын дараа тавьчихна. Тэгээд хойтой хавар барина штэ. Тэг 6 сард. Тэгээд тэр чинь тэгээд адууныхаа оролт хүчийг харж байгаа л тэгээд хоногоо тааруулаа барина штэ. За одоо энэ нэг хэдэн хоногтой уйчхад болох юм байна. Дээхнүүд аав маань тэгжсэн. За одоо ч тэ энэ байгаль цагуур хавчаад манай ч ур гурган уламж тааруулчтай адууны оролт ч бас мууч. Бидний морь өндөх зарайхаа охин яг сангаж өгөх нэг хэсэг дийлсэн шүү дээ. Багтаа тунга багцуул адуу. Эдэж яг нэг тариа бордоотой учраас маний дийлээдээс маний энэ нэг цагаан өвсөр болох зэрэг бас арайд барддаг байсан шүү. Тэгээ манай наад нь арайд эрттэй дэндээ нэг 8 сард хийдэг болж эднэртэй уралдаж болно доо гэж. Тэгэхээр тэр байга цаг уур хавчаад тэр үед тарга тавирагч байдаг юм. Тийм мод болж ирсэн үе байна л да тийм ээ. Тэрийг мэдээд байгаа. Би дотроо бас боддгийн азаргыг бол бас дэндүү сайн уйж байсан. Уяач шиг санагддаг. Бас нь одоо энэ дэшин тус харагдж байгаа. За 3-т Төв аймгийн сэргэлэн сумын уяач Монгол улсын онлайн уяач Дорнон сундууган зээр дазрага давхсан 1999 оны улсын баяр наадмаар
баг цоогор азарганы үр өлгөр ухаан азарга 3 давхиж байгаа бичдэг. Энэ бол түүний хүрэн азарганаас эхлээд 4 үеийн 4 азарга төрийнхөө их баяр наадамд хайрагдуулсан хосгүй амжилт. Анхныхаа аргийг 45 наснда, сүүлийн арга 72 наснда авчээ. Гал сарын тэр өгнөгийн бүрүүч монкоралтар мөн одоо манай баянсааны өглөөний батрын юм байсан. Тэгээ одоо энэ сондог байнт. Дөрөв азарга төрийн одонд айхсуусан. Тэгээ 29 онд миний эдэрхээр азарга маань улсын наадам төрүүлсэн. Тэгээд сундуугаан зэр азарга гуруулсан. Тэгээд тэнд их сайхан байсан. Өвгөн өөрөө ирж байгаа азаргаа хөтөлсөн. Тий. За найз дээр найзын маань хүүгийн азарга төрүүллээ. Баяр хүргэе. Миний азарга бараг л дараагаар орчих шахлаа. Нэг азарга онон бас буур азарга авчулсан. Ингээд ононгийн үе азарга хамаа үзүүлсэнгөөд дараагаар ирж байгаа юм. Баахан хүүхдүүд нөгөө өөр хүүхдүүд нь дагтсан. Манайхан ч олуула. Тэгэл уян дээрээ бужигнаал. Тэгээ нэг азарган төрүүлсэн. Сундуугаан азарга нь гуруулсан. Тэгээд тэнд л их баяр хөөртэй их сайхан хоёр үгэн ярьж өөр хүүхдэрээ бахархаж одоо эрдэмээ хүүдээ өвлүүлсэн байна хүүд нартаа. Тий. Гэт өвгөн их сэтгэл өндөр ярьж байсан. Би өөдөлдгийн орж нэг оцоолгосон. Их баяр сайн хөрх юм тэгээд надад гэсэн. За миний хөө би ер нь харуулах төгөж байгаа. Юу ягараа чи миний хэд хүүхдийг борийг харж байгаа гэж. Дорнон сундуугэж уяач зөвхөн олон хайрга төрөө хүртсэн уяач бишээ. Харин адууны өгшлийг үе дамжуулан хадгалж чадсан өв соёлыг бүтээгч байлаа. Тэгээ манай сундуугач одоо тэгээд анхны 10 манлай явчихна. Монгол одоо нийгэмлэг гэж үүсэж байгаа чинь яг сундуугаан дээр үндсэндээ тулгуурлаж байсан. Одоо гомбочууд дараа хурцгаа энэ төр ч одоо тэгэхээр Монгол одоо нийгэмлэг адууч эдний дээр байлаа шүү дээ. Яг тэр үед ч одоо адуу малтай хөрхи юу мал хөвжлээд энэ төр амны малыг хязгаарлах болжсэн түрээсэнд яг Монгол одоо нийгэмлэгт сундуугаан үүрэг маш их байсан. Түүний байгуулсан өгшил өнөөдөрч Монголын хурд мөрний түүхэнд үн цэнэ алдаагүй. Түүний нэр адууны соёлын түүхэнд дурдгацаар явна. Манай авчных 8 даймаш гэдэг ер нь бэлгэнд годоо өчтгий. Энэ гадагш 13 адуу гарсан байдаг. Одоо энэ манайхны сэргэнгийн дааган гана гэж байна шүү дээ. Тэр нь манай баг том цоохрын төлөв бууд азарга очсон. Тэгээд одоо энэ алт азар мазар болсон шүү дээ. Одоо тэрний төчөнд ихтэл 10 гаруй адуу улсад хайрагдлаа шүү дээ. Тийм тэгээд тэр бууд азар алт азар болсон. Тэр манай гадагшаа гарсан гол ер нь их сайн. Мөнх жаргалын хөрөнгөд ийшээ нэг азарга өгсөн. Тэгээд энэ их тараасаа манай аав их өгсөн. Одоо манайхны монкор гэдэг байгаа шүү дээ. Монкор гэдэг байдгийг. Тэдний нэг хөр адуу гараад улсад зээд адуу 2-3 айрагдсан. Хязгаарын шүтлэн мэдлэн гээд. Тэгээ яхаа бид тэгээд мөрдөө уяал. Тэ уяад үз аймаг сумдаа бол яхаа дажгүй наачдгийг. Заримдаа Монгол наадам дорнон сундуу шиг хөх өвгөдөр дуудах нь бий. Тэдний туурын тостой дээлэнд тамхи нэрх хаш срууланд үр хүүхэдтэй загсан тэр хідэн үгэнд туурга тусгаар улс маань оршин байдаг үлээ. Хэдэн зуун, хэдэн мянганы туршид ийм л байсан. Ирээдүйд ч ийм л байна. Дорнон сундуу шиг өвгдийн үлдээсэн өв соёл дээр өнөө бид оршдог нь үнэн билээ. Монгол түмэн сайхан наадаарай.